Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Геополитик Монгол сувгийнхаа ээлж нэвтрүүлгийг эхэлье. Сайн байна уу Эрдэнэч улс сайдаа. Сайн байна. За та бид хоёр нэвтрүүлгээ хийж чадахгүй нэлээд хэсэг одоо азамжчлаа. Тэгээд өнөөдөр а, одоо Украины дайн эхэлсэний 4 жилийн ой тохиож байна. Одоо ой гэж хэлэх үү 2 сарын 24-нд энэ дайн эхэлсэн. Яг өнөөдөр 4-р жил нь болж байна. Тэгээд энэ дайныг ерөнхийд нь нэг одоо тоймлоод одоо өнгөрсөн 4 жилийн дайны үйл явцыг одоо бүх талаар нь одоо нэгтгээд нэг дүгнсэн ийм нэвтрүүлэг хийвэл ямар вэ гэж бодож байна. Та тэгээд энэ талаар ярьж өгөөч. За тэгээ. Яг зөв. Ер нь одоо яг өөрөө чи хэлснээр 4 жилийн одоогоос 4 жилийн өмнө яг өнөөдөр одоо Оросын холбооны улсын нөгөө тусгай цэргийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр. Тийм. Тэгэхээр одоо ингээд 4 жил өнгөрчихлөө. Тэгээ өнөөдөр байдал ер нь ямар хөө байна уу гэдээ эргээд харахад бол ер нь нэлээд их одоо том үйл явдлууд гарлаа л да. Тэгэхээр одоо өнөөдрийн одоо өндөрлөгөөс харахад энэ Украины хувьд энэ дайн бол мэдээж хэрэг хүмүүндгийн том хямрал болж хувирсан. Энэ улс одоо үндсэндээ одоо устдаа дуусж гин гэж бараг хэлж болохоор энэ чинь 57-8 сая хүнтэй хүн амтай улс чинь өнөөдөр 30 хүрч гин үгүй юутай байна бараг. Олон сая хүн гээд Украинаас дөрвөөд гараад явчихлаа. За тэгээд тэр энергийн том одоо цахилгаан түгээх станцуудын ихэнх одоо устгахчихсан учраас одоо хот орон сууцнд хүмүүс амьдрах ямар ч боломжгүй болж байна. Киев гэхтэл одоо гол одоо нийслэл хотод амьдарч исэн хүмүүс бол хөдөө орон нутг руугаа ингээд дайжаад алгууллаа л да үндсэндээ. Ягаад гэвэл тэр одоо байшинд бол ус байхгүй, цахилгаан байхгүй. Тэнд өөрөөр хэлбэл амьдрах боломжгүй болцсон байна. Эрдэнэч улс сайдаа таны дэлгэц ингээд камер чинь хөдлөөд байна. Тэр та тэрийг анхаар та. За. Тэгэхээр ийм байна одоо Украины хувьд гэж ярихад. За нэгдүгээр, хоёрдугаар энэ Европын хувьд гэх юм бол энэ дайн ихээхэн хүндрэл бишээр бас авчирсан. Эдийн засгийн хямраа зогсохгүй дотор нь одоо хагарал үүсэж байна. Европын орнуудын дотор энэ дайнаас болж. За дээр нь Америкийн нэгдсэн улс одоо Европоос зай барьж эхэлсэн нь тэдний санааг бас ихээхэн зовоож байна. Тэд бие даасан стратегийн хүчин бий болох талаар төлөвлөгөө боловсруулж байна. Одоо Америк бол НАТО ялангуяа одоо Европод одоо энэ дайнд бол дайнаас өөрийгөө ер нь чөлөөлье гэж бодож байна. Ягаад гэвэл Америкийн нэгдсэн улс бол анхаарлаа хандуулах өөр чухал асуудлууд гарсан учраас энэ нь бол тодорхой болж байна л да. Жишээ нь одоо хамгийн нэгдүгээрт бол хятадтай одоо тэмцэлж байгаа хятад одоо номер 1 одоо өрсөлдөгч нь болж байна. Ойрхон орнуудад томоохон асуудлууд үүсэж байгааг одоо манай энэ асуудлыг сонирхдаг улсууд бол мэдж байгаа баг. Дээр нь одоо Ирантай холбоотой асуудал гараад ирсэн. Энэ дээр бол байдал бол нэлээд хурц ноцтой болж ирж байна. За тэгээ Кубын эсрэг одоо Америкийн нэгдсэн улс Трамп бас үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Ингээд Америкийн нэгдсэн улсын хувьд бол анхаарах асуудлууд нэлээд их байгаа учраас өөрийгөө ер нь Европоос зай барих ийм одоо хөдөлгөөн үүсчлээ л дээ Америкийн хувьд. Тэгээ энэ ч бол тэр стратегийн төлөвлөгөө стратегийн номлолд нь сая сүүлд гаргасан номлолд нь энэ асуудал бол тодорхой тусгацсан байж байгаа. За ингээд ер нь цаашдаа ингээд байдал улам даймжраад байвал ер нь өргөн хүрээтэй дайн үүсэх аюул нүүрлж гин гэж одоо судлаачид, профессорууд, за ялангуяа өрнөдийн орнуудын том бие даасан одоо судлаачид эрдэмтэн мэрэгд бол ингэж дүгнж үзэж байна л да. Тэгээ ерөөсөө энэ байдал цаашдаа дамжраад яваад байх юм бол ерөөсөө цөмийн дайнч
гарч болзошгүй болж гин гэж үзэж байна юм. Тийм учраас бол байдал бол ерөөсөө Европоор зогсохгүй ер нь дэлхийд байдал бол маш их бэрхшээлтэй, маш их хүндрэлтэй болж байна гэж хэлэхээр байна. За өнөөдөр ер нь Украины байдал одоо ер нь юунд одоо тулж ирээд байна вэ? Гэдэг талаар ингээд тоомлон би товчхон ярихыг бодъё. Энэ Украинын дайнд ялагдах нь одоо гарцаагүй болсныг Америкийн, Европын, баруун Европын орнуудын мэргэжлийн хүмүүс аль дээр үес ярьж байсан. За одоо өдөр ирэх тусам улам тодорхой болсоор л байна. Цаашид дайн үргэлжлэх юм бол Украин улам их газар нутгаа алдна гэсэн үг болж байна л да хэрэг дээр. Тэр ч байтугай одоо ингээд дайны үйл ажиллагаа хэрвээ зогсохгүй бол Оросын холбооны улс Одессаг эзэлж болзошгүй байна. Николаевыг эзэлж болзошгүй байна. Тэгээд Одессаг Оросын холбооны улс эзэлчихэл юм бол Украин бол далаад гарцгүй болчихно гэсэн үг л дээ. Гэтэл Украины худалдааны экспортын 70% нь далаагаар гардаг юм байна лээ. Тэр Украин ямар их хүнд байдалд орох вэ гэдг нь үүнээс бол маш тодорхой харагдаж байна. За тэгээд дайнд хөргсөн байдлыг одоо ингээ хэрэгэд харахад бол хэд хэдэн зүйл ажиглагдаж байна л да. Хүүхдүүхээ хэрэгэд харъя. За нэгдүгээрт бол Минскийн хэлэлцээр байгуулагдсны дараа 2014 оноос хойш өрөндийн орнууд Украиныг тултлан зэвсгэлж өгсөн. Энийг бол бид нар өмнө нь олон удаа ярьж ирсэн. Энэ Украиныг гүржтэй хамт НАТОд элсүүлнэ гэдгээр үндсэндээ Оросыг өдөө хатгаж дайн үүсэх шалтгааныг өөрсдөө бий болгосон шүү дээ. Энэ одоо жишээ нь Мексикийн хил дээр Оросын цэргүүд байрлсан бол Америкийн нэгдсэн улсын хариу үйлдэл ямар байх байсантай агаар нэг үстэй. Дайны гал шууд л дүрэлзэх байсан. Энэ дүгэлтийг бол Америкийн өөрсдийнх нь том эрдэмтэн мэргэд бүр маш тодорхой ярьж байна. Тэм учраас энэ ямар ялгаа байна? Ямар ч ялгаа байхгүй байхгүй. Тэгэхээр Украинд Америкийн нэгдсэн улс НАТО өөрийнхөө одоо цөмийн зэвсэгтэй буужингуудаа байрлуулах юм бол 4-5 минутын дотор л Оросын холбооны улсын нийслэл Москваг устгах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр аюулгүй байдлын асуудал чинь ингэж гарч ирж байгаа учраас ерөөсөө энэ дайн чи өөрөө үнээс үүссэн юм аа. Өдөө хатгах чинь хэрэг дээрээ Америкийн нэгдсэн улс НАТОгийн орнууд болохоос биш Оросын холбооны улс биш юм а гэдэг нь бол тодорхой харагдал ирж байна л. За тэгээд энэ мэдээж хэрэг энэ Украиныг Оросын эсрэг ингэж турхирж дайн өдөөсөн гол зорилго нь бол эцсийн эцэст энэ Орос орныг сольдуулж буулгаж авах гэсэн цорын ганц л зорилготой байсан. Энэ тухай бид олон удаа ярьж ирсэн учраас бол би дахин энийг энд наривчилж ярих шаардлагагүй болов гэж бодож байна. За тэгээд дайн гарсны дараа өрөнд Оросын эсрэг нийтдээ 30 мянган төрлийн 20 гарах хэмжээ авсан гэсэн тоо нийтлэгдсэн байна лээ. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн түүхэнд ийм их хэмжээний одоо 20 гарах хэмжээ аль нэгэн улсын эсрэг бол авч байгаагүй юм байна лээ. За тэгээд ийм арга хэмжээнүүд авчаад энэ Оросыг ер нь тэгээд буулгаж авч чадсан уу үгүй юу? Үгүй шүү дээ. 20 арга хэмжээнүүд зорилгодоо хүрсэн үү? Үгүй шүү дээ. За Оросын эдийн засаг дайнтай байлаа ч гэсэн өнөөдөр 3.6% байна. Гэтэл өрөндийн орнуудтай харьцуулахад Оросын холбооны улсын одоо хөгжлийн үйл явц илүү түргэн өсөж байна. За дайн үргэлжлээд одоо ингээд 4 жил болж байна. Хоёр тал Украинч тэр Оросын холбооны улсч тэр их хэмжээний хохирол амсаж байгаа нь бол одоо бодит байдал. Гэхдээ мэдээллийн дайн энд болж байгааг бас би хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ тухай саяхан Норвегийн эрдэмтэн Нобелийн аюулгүйн зөвлөлд өргөдөж очиж хэлсэн үгэндээ яг энэ тухай ярьж байна лээ. Ер нь
мэдээллийн дайн, ямар их хэмжээний худал мэдээлэл дэлхийд даяар өрөндийн орнууд Украиныхан тарааж байгааг бол тэн дээр маш их тодорхой тоо баримтаар гаргаад ирж байлээ. Энэ их сонин юу гарч ирсэн. Тийм учраас эндээс бол маш их тодорхой харагдж байна лээ. Би одоо жишээ нь хэлгээд хэлье л да. Энэ Украины тал дайны талбар дээр илүү хүнд байдалд байгааг ерөөсөө судлаачид сүүлийн 2-3 жил 4 жил ярьсаар ирсэн шүү дээ. Гэтэл Украины тал за тэгээд баруун Европ, Америкийнхний мэдээллээр Оросын холбооны улс илүү одоо хохирол амсж гин гэж одоо ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нарийн яриул үнэнд бол нийцэхгүй л харагдаж байгаа. За цэргийн хохирлын тоо хэмжээний талаар янз бүрийн тоо гарч байна л да. Тэгээ Украины албанаас, барууны албанаас ямар мэдээлэл гарч ийн гэхээр ерөөсөө тоон бүр итгэмээргүй одоо тоонууд гаргаж ирж байна лээ. Өөрөөр хэлбэл Оросын хохирлоос хэд дахин бага гэсэн тоо гарч байгаа юм байна лээ. Тэгээ үүнийг янз бүрээр тайлбарлах гэж тэд оролдож байгаа байна лээ л дээ. Тэгээ бие даасан мэрэгжлийн хүмүүсийн одоо мэдээллээр бол хэрэг дээрээ 11-ийн харьцаатай, 8-1-ийн харьцаатай, 7-1-ийн харьцаатай байгаа юм байна л дээ. Өөрөөр хэлбэл Оросын тал нэг цэрэг алдахад 7-оос 10 Украин цэрэг ам өргөдөж гин гэсэн тоо гарч ирж байгаа юм байна лээ. Тэгээ энийг бол Америкийн одоо мэрэгжлийн улсууд бол нэг бусудаа сүүлийн хэдэн жил ярьж байна. За тэгэхээр ийм байдал руу орохгүй байх боломж ер нь байсан уу? Байсан шүү дээ. Яг хэрэг дээр. Дан гаргахгүй байх боломж байсан. Би зүгээр ганцхан энэ дээр нэг ганцхан зүйлийг хэлье л да. Путин ерөнхийлөгч 2021 онд оны 12 сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч мөн НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга хоёрт хоёуланд нь аюулгүй байдлын баталгаа гаргах тухай санал дэвшүүлэхэд аль нь зөвшөөрөөгүй шүү дээ. Хэлэлцгийг ч хүсээгүй. Тэгсэн атлаа одоо энэ дайныг Оросын холбооны улс өдөөсөн маягаар л ярьсан хэвээрээ л сууж байгаа. За тэгээд дайн эхэлчлээ. Тэгээд дайн эхэлсний дараа дайныг зогсоох боломж байсан уу? Бас байсан гэж би хэлэхээр байна. Дайн эхлээд 1 сар гаруйхны хугацаанд Зеленский бууж өгөхөд бэлэн байсан шүү дээ. Бэлэн байсан. Тэгээд ч үүний дагуу Стамбулд гэрээний гол заалтуудаар тохироод хоёр тал гэрээг үзэсгэлцсэн байсан. Одоо сүүл яваан тэгээд дараа нь энэ чинь эцсийн одоо хувилбараар нь гарын үсэг зурхал дутуу байсан байхгүй юу? Гэтэл юу болсон бэлээ? Би одоо Твиттер нэг бусудаа энэ тухай ярьж байсан. Борис Джонсон тэр үеийн одоо Английн ерөнхий сайд Байдентай мэдээж хэрэг ярьж тохирсны үндсэн дээр ерөөсөө яаран сандран Украинд ирж Зеленскийтэй уулзаж мань хүнийг ятгаж тэгээд ер нь ялалт байгуулах хүртэл чинь бид тусалнаа. Дэмжнэ. Тийм учраас дайнаа үргэлжлүүлээ. Байл да. Та нар Оросыг холбооны улсыг дарах бүрэн чадвартай гэж яриад толгойг нэргүүлээд байдлыг өөрчилсөн гэдгийг бол хүн болгон мэдж байгаа шүү дээ. Тэгээ хэрэг дээр юу болж гэнэ үү? Украины нэлээд хэсэг нь үнсэн товрох болчлоо шүү дээ үнсэн. Тэгээ энэ хараа энэ дээр тэр яагаад тэд нар тэгж тэр 3 сарын Стамбулын гэрээ хэлцээрийг одоо үзгэлдсэн бэлэн болчихсон гэрээг цуцалваа гэхээр зэрэг нөгөө хориг арга хэмжээнүүдэд амжилттай болноо. Тэгээд энэ Оросыг одоо эдийн засгийн хувьд бүрэн сөхрүүлж чаднаа л гэж бодсон байгаа даа тийм ээ. За тэр нөгөө SWIFT байна тийм ээ. SWIFT одоо хамгийн гол найдаж исэн юм дээр SWIFT одоо тэрнээс одоо Оросын банкуудыг салгаад хаяхад бол тэгээд асуудал ерөөсө бидний хяналтанд орж ирнэ л гэж бодсон. Тэгвэл тэрнэр нь болоогүй. За тэгээд дайн эхлэхээс өмнө дайн ихсний дараа
одоо том тэр одоо экспертүүдийн ярьжсэнээр бол энэ 20 арга хэмжээгээр дайны хувь заяаг шийдвэрлсэн түүх дэлхийн түүхэнд байхгүй. Энэ 20 гэдэг юм чинь одоо тийм үр дүнтэй арга биш байдгиймаа гэж олон удаа хэлж байсан тийм ээ. Тийм. Тий. Яахан чаргагүй тийм. За тэгээ одоо энэ Европын чинь гол орнууд энэ наана бол их чанга дуугаар ярьсан хэвээрээ эдгээр боловч цаанаа бол эцсийн ялагдл хүлээхээс өөр аргагүй байдалд орж байгаагаа одоо л ойлгож эхэлж ах шиг байна. Тэгээ энэ ч утгаар яаж энэ хүнд байдлаас одоо нэр хүндээ алдалгүйгээр сугран гарах вэ гэдгийг л бодож сууж байгаа байдал бол ажиглагдж байна л да. За Зеленскийн байр суурь бол сулраад л байж байна. За Америк бол энэ дайнаас зайгаа барьж эхэлсэн байдлыг улам их хөндрүүлж байна Европын орнуудын хувьд. За тэгээд яаж яах вэ гэхээр одоо Европын гол 3 улсын эдийн засгийн байдал тун хүнд байна. Энд бол одоо Герман, Франц, Англи 3-ыг хэлэх гэж байна л да. Эцсийд бол Европын холбоо энэ мөнгө гарах боломжгүй дээр хүнсэндээ тулчгаад царцаасан Оросын царцаасан хөрөнгийг дээрэмдэх орлого одоо хийж байна шүү дээ. Тэгээд тэр орлого нь талаар болсон. Энэ тухай бас чивэтээр ярьж исэн. Энийг бол Бельги жишээлбэл ерөнхий сайд энэ Бельгид тэр Бельгийн банкнд одоо 210 тэрбум евро хадгалж байгаа Оросын. Энэ хөрөнгийг зарцаацсан байж байгаа. Тэгэхээр энийг бол би чивэтээр өмнө нэг бус удаа ярьж исэн. Энийг авах гэж нэлээд оролдсон. Тэгээд Бельгийн ерөнхий сайд энэ мөнгийг авахыг бол зөвшөөрөөгүй. Эсвэл та нар баталгаа гаргах юм бол энэ мөнгийг гаргаж өгье. Баталгаа гаргах ганц ч улс гарч ирээгүй. Тэр дотор бүр Норвегиас албан ёсны хүсэл тавьж байсан. Баталгаа гаргаж өгөөч гэж. Норвегийн засгийн газар ийм баталгаа гаргах боломж байхгүй гэж хэлж байсан. Ер нь эн чинь бол дээрмэлтэй. Энэ дээрмэс энэ хэрвээ энэ царцаасан хөрөнгийг одоо НАТОгийн орнууд ашиглчихсан бол ер нь дэлхийн одоо санхүүгийн байдалд бол маш их том хүндрэл учрах байсан. Одоо ч гэсэн ерөөсөө улс орнууд ялангуяа одоо энэ гадаад тэнд мөнгө хадгалж байгаа улс орнууд мөнгө татаж эхэлж байна шүү дээ. Яагаад гэвэл тэнд хадгалах одоо найдвар байхгүй болж байна. Одоо их том улс орнууд байж л доо Сауди Араб байж ах жишээтэй. Дээр нь энэ байдлын санхүүгийн байдал ингэж их хүндрэлтэй байж байгаа учраас энэ 20 гаруй хэмжээнээс болоод SWIFT Америкийн долларын ач холбогдол байхгүй болж байна шүү дээ. Одоо энэ том орнууд ялангуяа Оросын холбооны улс, Хятад, Энэтхэг, Сауди Араб, за тэгэл Бразил гээл энэ улс орнууд ч одоо өнөөдөр үндэснийхээ валютаар тооцоо хийж эхэлж байна. Доллараар биш. Тэгэхээр энэ чинь энэ үйл явц одоо ингээд эхэлчихэд байна л да. Долларын ач холбогдол буурах явдал бол одоо улмал хүчээ цаашаа бол авах нь тодорхой болж эхэлж байна. Ийм л байдалтай болж байна. За тэгээд одоо өнөөдөр Европын гол орнуудын одоо эдийн засгийн байдал маш их хүнд болж байна. За одоо жишээ нь Герман, Англи, Францын дотоод байдал нэг их хүнд байна. Улс төрийн байдал ч хүнд байна, эдийн засгийн байдал ч хүнд байна. Тэгээд нөгөө Оросын хямд эрчим хүчгүй болсны дараа хямд одоо эрчим хүчгүй болсны чинь дараа ерөөсөө их хүнд байдалд өөрсдөө орж байна. Германаас одоо жишээлбэл за тэгээд ялангуяа Германаас одоо том үйлдвэрүүд Америк руу нүүчгээд ижиж штэ. За тэгээд цахилгаан аж үйлдвэр нь бүхэлдээ одоо сөхөрж байна л да. Тийм. Тэгээ Оросын энэ хямд эрчим хүчгүй болсны дараа цахилгаан халаалтын үнэ нь
Европын орнуудад 3-аас 4 дахин нэмэгдсэн байна. За тэгээ Германы одоо өсөлт, эдийн засгийн өсөлт нь 1% байж байна. Францын 0.5% байж байна. Англи 0.1% байж байна. Тэгвэл Оросынх ямар байна вэ? 3.6 гэж бид хэлсэн. Ийм өсөлттэй явж байна. Дээр нь бол улс төрийн байдал би нарийн төвөгтэй гэж ярьж байсан. За энэ 3 орны төр засгийн тэргүүнний чинь нэр хүнд маш их унж байна. Одоо жишээ нь Мерц, Стармер хоёрын үнэлгээ 24% тал байж байна. Макроных жишээл Францад 13% байж байна. Тэгвэл Путин 80% байна шүү дээ. Ингээ ялгааг нь аваад үзтээ. За тэгээ Трампын одоо шахалдаар дайныг дуусгар болгох энэ энгийн гэрээ байгуулах асуудлаар яриа хэлцээ явж байгаа ч гэсэн үр дүн бол муутай байна. Тэр нь сүүлийн одоо 1 жилийн хугацаанд Трамп ялангуяа ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа нэлийн идэвхтэй ажилласныг та нар бид одоо бүгд мэдж байгаа шүү дээ. Путинтай нэг бус удаа уулзчлаа. Тэгээд энэ Европын орнууд, за тэгээд Украинд бол нэлээд даралж хахад үзүүлж хагаад энэ яриа хэлцээний механизмыг одоо үндсэнд нь ажилуулад эхэлчихлээ л дээ. Тэгээд одоо энэ уулзалтууд бол нэлийн олон уулзалт боллоо. Сүүлийн үед одоо бүр 3 талын уулзалтыг хийгээд эхэлчихлээ шүү дээ. Одоо Америкийн нэгдсэн улс бүр шууд одоо яриа хэлцээнд нь шууд оролцож эхэлж байна. Одоо сая сүүлийн үед бол Абу Дабид 2 удаа 3 талд яриа хэлцээ болж өнгөрлөө. За тэгээд юу болов? Дайны олзлогчдыг солилцох асуудлаас өөр амжилт гаргаж чадсан биш үү? За тэгээд Абу Дабигаас нүүгээд Женевт сайн нэг удаа 3 тал хэлцээ үргэлжлүүлээ. Бас л үр дүн муутай. За 2 дахь уулзалтын 5 ч гараагүй байж байна. Тэгэхээр яагаад үр дүн муутай байна вэ гэхээр өнөөдөр бол ерөөсөө Украин бол одоо энэ үндсэндээ яг одоо бодит байдал дээр 20 орчим хувь газар нутгийнхаа 20 орчим хувийг Оросын холбооны улсад алдаж чадчих штеп нэг ёсонд. Тэр 20 орчим хувь гэдэг нь одоо би юу хэлэх гэж байна вэ? Тэгээ Донбассын одоо район гэсэн үг. Тэгээд Донецк, Луганск, Запорож, Херсон гэдэг дөрвөн одоо муж улс байгаа. За 2 нь улс бүгд найрамдах улс болоод зарлчихсан. Донецк, Луганск 2. За тэгээд Запорож, Херсон 2 мужинд дөрвөлээ Оросын холбооны улсын нэг хэсэг болцсон. Тэгэхээр энэ дөрвийг одоо энэ газар дээр нь мэдээж хэрэг 2014 онд Крим Оросд нэгдчихсэн. Ингээд ийм 5 газар нутаг үндсэндээ Оросын холбооны улсын нутаг дэвс болоод хөрчлээ. Тэгэхээр энийг бол бид хэзээж яг зөвшөөрөхгүй гэж байгаа юм байна. Нэг талаар яг Зеленский бол өөрөө их хүнд байдал байгаа л да. Яагаад гэвэл хэд даврагчдын одоо шахалтаар хэрвээ мань хүн энэ газар нутгаа Оросын холбооны улсад одоо ингээд улс төрийн яриа хэлцээний үр дүнд өгчгөл юм бол өөрөө бол туйлын хүнд байдалд оруулна. Бараг л одоо алагдах байх л гэж бодож байгаа ойлголттой байгаа юм байна лээ. Тийм учраас энэ дээр бол бас их хатуу байр суурьтай байгаа. За энэ дээр бол ямар нэгэн буулт Украины тал одоо хийж чадахгүй байгаа учраас асуудлыг бол нэг тийш шийдвэрлэх боломжгүй болж байна. Энэ дээр бол Оросын холбооны улсын байр суурь бол хатуу хэвээрээ байгаа. Энэ дээр бол ямар нэгэн байдлаар бол өөрчлөлт гарахгүй гэсэн ойлголттой байна. За ингээд одоо харин сүүлийн одоо хэдхэн сарын өмнөөс 2-3 сарын өмнөөс энэ Европын орнууд, ялангуяа баруун Европын орнууд Оростой ямар нэгэн яриа хэлцээ хийхгүй. Дайныг цааш нь өргөжүүлэх хэрэгтэй гэсэн энэ байр сууриас одоо тодорхой хэмжээгээр ухарч эхэлж байна л да. Ягаад гэвэл одоо үндсэндээ энэ дайнд ялж чадахгүй юм байна гэдэг нь тодорхой болж байгаа учраас яриа хэлцээгээ хийхээс өөр аргагүй байдал руу орж ийн л да. Тэгэхээр нь юундаар ажиглагдж яах вэ гэхээр жишээлбэл Францын ерөнхийлөгч Макрон
Германы канцлер Мерц хоёр жишээлбэл энэ тэнд ярилцлага өгч үг хэлж байгаа үедээ бол энэ тухай тэмдэглэж ярьж байна лээ. Мерц бол хэлж байна л дээ. Одоо Оросын холбооны улс одоо Европын орн мөн гэж одоо нэг ёсонтой хүлийн зөвшөөрж байгаа ухаантай юм байна гэдэг бодвол. Тэгээ энэ байдлаас ингээд тэгээ мэрэгжлийн улсуудын ярьж байгаагаас үзэхэд бол ер нь энэ дайн хэдийд ер нь дуусах болох юм бэ гэдэг асуудал одоо хүн болгоны анхаарлын төвд байна л да. Тэгэхээр одоо эдний үзэж байгаагаар бол ер нь 26 онд ер нь дайныг дуусгах болох асуудал ямар ч байсан нэг тийш болох байхаа гэж таамаглаж байгаа юм байна. Би энд бас нэг хэдэн тоо баримт бас хэлье гэж бодож байна. Гэхдээ тэрний өмнө би энд нэг 2 нэмэх 4 гэсэн гэрээ байдгийг. Энэ Германтай холбоотой. Энийг бас энэ асуудлыг ойлгоход бас нэг хэрэгтэй болов уу гэж бодоод энэ тухай нэг товчгоо хэлчихье гэж бодож байна. За энэ дэлхийн 20 дугаар дайныг албан ёсоор дуулуур болгосон Германы тусгаар тогтнолыг сэргээсэн түүхэн баримт бичиг байдаг л да. Энэ 2 нэмэх 4 гэсэн гэрээ. Энэ Германы асуудлаар эцсийн зохицуулалтын гэрээ гэд нэртэй. За энэ гэрээ 2 нэмэх 4 гэдэг нь 2 гэдэг нь холбооны бүгд найрамдах Герман улс. Тэр үед 90 оноос өмнө бол бүгд найрамдах арчилсан Герман улс гэж 2 Герман улс байсан. За дөрөвд нь бол нөгөө дэлхийн 2 дугаар дайнд одоо холбоотон байсан зөвл холбоот улс, Америкийн нэгдсэн улс, Англи, Франц ингээд холбоотон гөрнөд болж байгаа. За тэгээд энэ асуудлыг ерөөсөө Германыг нэгдэх тухай асуудлыг 90 оны 19 сарын 12-нд Москвад гарын үсэг зурсан юм байна. За энэ дээр бол ерөөсөө 4 гүрэн 45 оноос хойш эдэлж байсан бүх эрх үүргээс татгалзаж нэгдсэн Герман улс бий болгосон. Өөрөөр хэлбэл 2 Герман нэгдсэн гэсэн үг. За тэгээ хэл хязгаарын хувьд бол Герман одоогийн хэлний шугамыг тэгээ ялангуяа тэр Польштой хэлдэг Одер Нейсийн шугамыг хүлийн зөвшөөрж ирээдүйд ямар нэгэн нутаг дэвсгэрийн нэхэмжилт гаргахгүй гэдэг амлалтыг Германаас гаргуулж авсан юм байна. За цэргийн хязгаарлалт тавьсан юм байна лээ. За энэ дээр бол зэвсэг түвшний бие бүрэлдэхүүнийг 370 мянгаас хэтрүүлэхгүй гэсэн гэрээнд нь тодорхой заалтаа өгсөн. Би яагаад энийг хэлж яах вэ гэхээр энэ 370 мянган цэргээс хэтрүүлэхгүй байх ёстой. Энэ гэрээ. Энийг өнөөдөр холбооны бүгд найрамдах Герман улс хэр зэрэг энэ гэрээний заалтуудыг баримтж байна гэдэг асуудал гарах байх гэж би бодож байна. Дээр нь энэ гэрээнд цөмийн биологийн болон химийн зэвсгээс татгалцснаа Герман нотолсон байна. За одоо цаашдаа байдал ямар хөө байдлаар өрнөх вэ гэдгийг бид нэр одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Энийг бас бодох шүү дээ асуудал. Энд цөмийн зэвсгээс татгалцснаа нотолсон байна. Өөрөөр хэлбэл Герман цөмийн зэвсэг үйлдвэрлэж болохгүй гэсэн үг. Цаашдаа байдал яах нь бид мэдэхгүй байна шүү дээ. За тэгээд зөвл холбоот улс ямар үүрэг хүлээсэн гэхээр мэдээж яриг 94 оны эцэс гэхэд зүүн Герман өөрөөр бүгд найрамдах арчилсан Герман улсын нутаг дэвсгээс сэргээ бүрэн гаргана гэж. Тэгээд бүрэн гаргасан. Тэгээд нэгдсэн. За энэ дээр харин нэгдсэн Герман НАТОд гишүүнээр үлдсэн боловч нэг юм дээр бас тагшинээр тохирсон зүйл байдгийг. Зүүн Германы нутаг дэвсгэрт гадаадын цэрэг болон цөмийн зэвсэг байрлуулахыг хориглосон заалт орсон байж байгаа. Энэ их чухал заалт. Зүүн Германы нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байрлуулж болохгүй. Цөмийн зэвсэг байрлуулж болохгүй гэсэн амлалтыг холбооны бүгд найрамдах Герман улс авсан байна. За энэ дээр нэг сонин ганц хоёр бас хүмүүс сонирхож магадгүй гэдээ би юу зүйл хэлчихье л да. Энэ Маргарет Тэтчер гэдэг тэр үед Английн ерөнхий сайд байсан. Ерөөсөө
хоёр Германыг нэгтгэхийг Тэтчер ерөнхий сайд маш их дургуутсаж байсан. Яагаад гэвэл Европын төвд хүчирхэг нэгдсэн Герман улс бий болж байгаагаас болж маш их имиж байсан гэж байгаа. Тэгээ энэ дээр бол их эсэргүүцэж байсан. Тэгээд Аав Буш бол нэлээд шахалт үзүүлж байж Тэтчерийг зөвшөөрүүлсэн гэсэн төвхтэй байдаг юм байна лээ. За тэгээд Тэтчер зөвлөлтийн дарга Горбачевтай уулзж явах үеэрээ юу гэж хэлж ирсэн гэхээр бид Германыг нэгдээсэ гэж хүсэхгүй байна гэж шууд хэлж ирсэн байна. Тэтчер бүр цөмхөндөө Германы 1937 оны хэлийн зургийг авч явж бусдад өнгөрсөн түүхийг сануулдаг байсан гэдэг юм байна лээ. Бүр тэгэж гаргасан байна. За тэгээд НАТОгийн тэлэлттэй холбоотой бас зүйл байдаг юм байна. За энэ сэдв өнөөдөрч маргаан одоо ингээд дагуулсаар байгааг бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгэхэд Горбачев тэр үед юу гэж хэлж ирсэн гэхээр зүүн Германыг НАТОд элсүүлэхэд их дургу байсан. Энийг хилэн толонгүй ярьж байсан. За ийм учраас ерөөсөө хуучин зүүн Германы нутаг дэвсгэрт НАТОгийн гадаадын цэрэг цөмөн зэвсэг байрлуулахгүй гэсэн тусгайлан заалт орсон юм. За миний дөрөв хэлдэг заалт. Тэгээд НАТО Германы хилээс зүүн тийш нэгч сөөм тэлэхгүй гэж амаар тохирсон байсан. За энийг бол Германы одоо Германы канцлер Коль, гадаад яамны сайд Геншер эднэр зөмөөрөө нотолж ийсэн протоколууд нь ч байдаг юм байна лээ. Гэтэл өрөндийн орнууд юу гэж яах вэ гэхээр бичгээр үйлдэггүй учраас энэ бол одоо хүчин төгөлдөр биш ээ гэсэн байдалтай ханддаг юм байна лээ. Өөрөөр нь хойшоо суугаад байдаг юм байна лээ. Иймэрхүү байдлаар хоёр Герман нэгдсэн юм аа. Тэгээ энэ гэрээнд ийм чухал заалтууд орсон нь цаашдаа жишээлбэл одоо байдал улам нарийн төвөгтэй болоход энэ бол анхааруулжтай асуудал байна шүү гэдгийг би энд анхааруулж зориуд хэлье гэж бодсон юм. Тэгээ хамгийн сүүлд нь би энд цөөхөн хэдэн тоо баримт бас хэлчихье гэж бодож байна. Ерөөсөө одоо энэ сая Дайны энэ 4 жилийн хугацаанд Оросын мэдээллээр нийтдээ 27,776 танк, за тэгээд хоёрт машинуудыг устгасан гэж байна. За баруун Германыхны мэдээлж байгаагаар бол албан ёсны мэдээгээр Америкийн нэгдсэн улс, Англи, Европын холбоо энэ 4 жилийн хугацаанд ойролцоогоор 150 тэрбум доллар хандвалсан гэж байгаа. Украинд зэргийн тусламж болгож хандвалсан гэж. Гэтэл Германы дэлхийн эдийн засгийн институт ямар тоо гаргаж ирж байгааг гэхээр нийт одоо цэргийн болон санхүүгийн хүмүүнлэгийн тусламж Украинд 350 тэрбум доллар төлсөн гэж ийм тоо гаргаж ирж байгаа юм байна. Энэ нь би баг үнэн тоо гэж бодож байна. Яагаад гэвэл миний уншиж байсан тоонуудаас харахад ойролцоогоор Америкийн нэгдсэн улсыг 170 гаруй тэрбум доллар, Европын орнууд бас 170 гаруй тэрбум доллар Украинд дэмжлэг болгож үзүүлсэн юм байна лээ. Тэгэхээр эн чинь тоон гараад ирж байгаа биз? За тэгээд барууныхан Украинд зэр зэвсгийн хувьд гэх юм бол одоо жишээлбэл сөнөөгч онгоц 80-ыг, за тэгээд 1.6 тэрбум 1.6 сая нисдэг дрон, 359 танк, тэр дотроо бол Америкийн нөгөө алдартай Абрамс, Германы бас алдартай Leopard, Английн Challenger гэсэн ийм танкнуудыг нийлүүлсэн. За тэгээ түүнээс гадна дэлхийн энэ тэнд одоо байсан
улс орнуудад байсан Оросын Т-72 танкнуудыг худалдаж авсан юм байна лээ. Барууныхан. Гин тэндэг. Энэ чинь Америкийн нэгдсэн улс зөвлөл холбоот улс за тэгээ Оросын холбооны улс өнөөдөр одоо их хэмжээний зэвсэг гадаад орнуудад худалдадаг шүү дээ. Их хэмжээний. Энэ хоёр улс бол хамгийн бараг 90 гаруй хувь нь энэ хоёр улсад ногддог байх. Тэ. Тэгэхээр эн чинь гадаадаас 700 танк Т-72-ыг барууны орнууд худалдаж авч Украинд нийлүүлсэн байна лээ. Тэ. За тэгээд Украины талд бас гадаадын цэргүүд 20 мянган гадаадын цэрэг 50 орных гадаадын цэрэг энэ дайнд оролцож байгаа юм байна лээ. За энэ дотор бол одоо Польш, Гүрж, Колумб, Америкийн нэгдсэн улс, Герман, Франц гэд байдгийн байна. Цэргүүд ордог юм байна. За тэгээд одоо амь өргөцсөн цэргийн тоо бол их янз гардаг юм байна. Ер нь бол одоо энэ албан ёсны тоо бол бүрч их зөрж байгаа. За албан бус тоонууд бас нэлээд зөрж байна дотроо. Тэгээд мэдээж яриг барууныхан Украиныхан юу гэж яах гэхээр бид Оросууд ер нь 1.5 сая цэргээ алдсан гэж ярьдаг юм байна. Гэтэл Америкийн баруун Европын бие даасан мэрэгчлүүдийн ярьж байгаагаар бол энэ 1.5 сая чинь Орос биш ээ. Украинчуудын цэрэг гэж хэлдэг юм байна. Тэгээ би түрүү хэлжсэн шүү дээ. Энэ 11-ийн харьцаатай, 8-1-ийн харьцаатай, 7-1-ийн харьцаатай гэж би ярьж исэн. Тэгэхээр энэ харьцаа нь ер нь нэлээд бодит байдалтай нийцэх болов уу гэж би бодож байна. Тэгээд ер нь зөвхөн 2025 он гэхэд 25 онд л гэхэд ер нь нийт 500 мянган цэрэг амь өргөцсөн юм байна лээ. Энд. Тэгэхээр одоо ер нь бол одоо цаашдаа ер нь байдал ямар хөө байдлаар үргэлжлэх вэ гэхээр одоо байдал улмал бас хүндрэл байна л да. Сая Америкийн нэгдсэн улс нэлээд өргөн хэмжээний хориг бас Оросын холбооны улсын эсрэг тавьчихлаа. Герман, Англи, Франц тэгээд баруун Европ орнууд бас нэмэлт хориг тавихаар шийдвэрлэж байгаа юм байна лээ. Цаг дуусч байна сайда. Ер нь. За ойлголоо. Тэгэхээр энэ одоо энэ Калининград бүр тэр байтугай Петербургийг одоо ямар нэгэн байдлаар одоо хориг арга хэмжээнд юунд оруулах гэж л оролдож байгаа юм байна л да. Тэгээд бас зүгээр зогсохгүй Англи, Франц ерөөсөө зарим Европын орнууд Украин руу цэргээ илгээнэ гэсэн бодолтой төлөвлөгөөтэй бас байгаа юм байна. Хэрвээ энэ байдал үүсэх юм бол Оросын холбооны улс энэ гадаадын цэргүүдийг бол одоо устгахад бол ямар ч асуудал байхгүй шүү. Бид нар бол илэрхийлж байна гэж хэлж байна. Тэгэхээр ерөнхийдөө юу гэсэн үг хэрэг жаа хурцдмал байдал нэмэгдэж магадгүй л гэсэн санаа тийм ээ. Тэгэхээр байдал бол цаашдаа улмал одоо хурцлж магадгүй. Тэгээ энэ дайн бол ерөнхийдөө тэгэл одоо дэг журам, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа үеийн бүх том гүрнүүдийг хамарсан ийм дайн болчиход байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр том системийн дайн байна. Цаашдын үйл явцыг таамаглахад бол одоо бэрх. Тэгэхээр жанжлагч улсын дэг журам одоо суларч байгаа. Тэгээд цоошин дэг журам гарч ирнэ л гэсэн ийм чиг хандлага байгаа. Өөрөөр хэлбэл олон туйлт